Эрдэнэс Монгол компани стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Од Баяр. Grape City Монгол компани бизнесийн газрын захирал Тулга. За түрүүн хэлснээр аппликейшн байгаа. Аппликейшн дотоод та бүхэн заалнаас асуулт авахгүй юм байлээ. Аппликейшнээр асуулт байх юм бол та бүхэн бичээд байгаарай. Би энэ ч харж байгаа зочдоосоо ярианы. За уучлаарай. Монголын финтекийн холбооны гүйцэтгэх захирал Болдоотор таныг панелистээр урьж байна. За зочдтой би ихний асуултаа тавья. Сүүлийн үед compliance гэдэг англиар бол та хууль эрх зүйн орчин гэдэг айгүй их ярьдаг болчлоо. Тэгээд өмнө нь бас ингэж их ярьдгүй байсан. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчны яг энэ яагаад ингэж ойр үед их ярьдаг болчиход байна. Ач холбогдлыг нь хэдүүлээ зочин болгоноосоо би товчхон асуумаар байна л да. Та бүхэн бүгдээрээ төрийн байгууллага, хувийн хвшил, төрийн өмчийн оролцоотой компани мөн мэргэжлийн холбоод байгаа учраас энэ үнэхээр тийм яригдах төвшөнд очтлоо тийм ноцтой асуудал болсноо сая сааралж ихсаалт гэж байх юм боллоо. Сая манай энэ санхүүгийн салбарын хоёр гол байгууллагын удирдлага бас солигдлоо. Тэгээ нэлийн том өөрчлөлтүүд явлаа л да. Тэгэхээр compliance буюу хууль эрх зүйн орчны ач холбогдол яагаад чухал гэдэг манай үзэгч зочдод та бүхэн өөрсдийнхөө онцгоос хариулж өгнө. За сайн байцгаана уу. За compliance яалтчгүй Монгол улсын хэмжээнд, компаниудын хэмжээнд тулгымцсан асуудал болсон ойлгомжтой харагдаж байна. За энэний тод жишээ нь бол одоо саарал жигсаалт байгаа тийм ээ. Тэгэхээр compliance гэхлээр байгууллага ерөөсөө хууль дүрмийн дагуухан олон улсын стандартын хүрээнд Монгол улсынхаа хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ийм зайлшгүй шаардлага гарч ирчээд байгаа. За үүнээс гадуур үйл ажиллагаа явуулахлаар одоо засаглалын хувьд ч гэсэн асуудал үүсч байна. Гадны хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл дээр ч гэсэн одоо бидний өнөөдрийн тулгамдаад байгаа хөрөнгийн зах зээлийн бас хөгжил маань энэ зохицуулалттай байгууллагуудын маань хөгжлүүдэд маань одоо чөдөр тушаа болоод байгаа гол зүйл бол одоо compliance байж байгаа. За би нөгөө банк усын холбоог төлөөлж байгаа учраас банк усуудад дээр бол банк ус санхүүгийн байгууллагууд дээр бол одоо compliance бол одоо бидний хувьд бол номер 1 ажил болчоод ингээд энэ жилийн туршид бид нэр сургалтуудыг өгөөд явж байна л да. Санхүүгийн зохицуулах хороотойгоо хамтраад банк усын холбоо, банк актем ингээ онлайн сургалтуудыг хийцэн. Одоогоор нэг 430-аад ажилчид хамрагдсан, compliance officer-ууд нь хамрагдсан ингээ амжилттай явж байгаа. Ер нь бол манай салбарт 3000 хүн ажилладаг. Энэ дээр бид нэр бүгднгийн одоо compliance ба ёс зүй, бизнесийн этик, ёс зүй гэдэг энэ чухал сургалтанд одоо хамруулах ийм ач холбогдолтой явж байгаа. Энэ цаашлаад одоо сааралж ихсаалт тэгээ байгууллагын өрсөлдөх чадвар бүх талаараа бол маш их ач холбогдолтой гэж үзэж байгаа. За гол асуудал нь яг юунд байна гэхээр яг зохицуулагч байгууллагын байр суурьаас авч үзэхэд бол ер нь төрийн зохицуулагч байгууллагыг санхүүгийн салбарыг яг зохицуулах нэг 3 хэрэгсэл байдаг л да. Нэг нь зохицуулт байх ёстой. Хоёрт тухайн зохицуултыг мөрдөж байгаа хэсэгт нь хяналт шалгалт хийх ёстой. За тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилдөд нь хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэдэг. За тэг комплайнсыг яагаад хийх шаардлага байна вэ гэхээр бид баталсан дүрм журмыг мөрдөж гэнэ үү мөрдөхгүй байна уу гэд тухайн хүнд хариуцлага нотогч амрах юм байхгүй. Тэгэхээр тухайн байгууллага өөрөө комплайнсийн тогтолцоогоо бүрдүүлээд баталсан дүрм журмуудыг үйл ажиллагаанд заавалшгүй мөрдөх шаардлага бий болчиход байгаа. За ингээд энэ дэр үн цасны салбарын хувьд ч юм гол ярьж байгаа асуудал бол одоо хувьцаат компаниудын хувьд засаглал гэдэг биднээс байнга ярьдаг. Тэгээ засаглалын асуудлыг юун дээр байдаг гэхээр тэр комплайнсийн асуудлаар байгаа. Засаглалын стандарт кодексийг мөрдөж гэнэ үгүй юу? За тэгээд мэрэгжлийн байгууллага буюу тэр хөрөнгө оруулалтын менежментийн компани, брокеринг компани дээр юу яригддаг гэхээр тухайн зохистой харьцааны шалгуур дүрм журмуудыг мөрдөж гэнэ үгүй юу гэдгийг хянах хэрэгтэй. Тийм шаардлага байдаг. За ингээд энэ дүрм журмуудыг мөрдөөд эхлэх юм бол дараагийн асуудал яадаг гэхээр тэр ёс зүйн асуудал гэдэг чинь яригддаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө заашгүй бол ерөнхийдөө санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо хувьцаат компани ч гэдэг мэрэгжлийн байгууллага дээр бол заашгүй тавигдах үндсэн бол шаардлагуудын нэг бол энэ комплайнс байгаа даа.
За сайн байцгаана уу? Монгол банкны санхүүгийн мэдээллийн албанаас оролцож байна. Тэгээд одоо яг яагаад энэ шаардлага бий болоод байгаа юм бэ гэхээр ер нь дэлхийн нийтээр одоо энэ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, гэмт хэрэгтэд тэмцэх юм шаардлага боддоор бий болсон. Одоо энэ тэнд томоохон мөнгө угаах хэрэгүүд гарч ийн тэ терроризмын хэрэгүүд гарч ийн. Тэгээ энийг яаж тэмцэх юм бэ гэд. Тэгээ энэ дээр бол яг FATF гэдэг байгууллагын Европын холбоонд үүссэн энэ байгууллагын стандартыг ерөөсөө бүх нийтээр хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Энийг бол хаанаас тэгж үзсэн бэ гэхээр ер нь дэлхийн томоохон орнууд дэмжиж, дээрээс нь одоо нүүбийн аюулгүй зөвлөлийн тогтоолоор 2015 онд гараад за ерөөсөө энэ асуудалтай дэлхийн нийтээр тэмцэх хэрэгтэй юм байна. Энэ чинь үндэсний дамнсан зохион байгуулалтаагаар явдаг. Тийм болохоор дэлхийн нийтээр тэмцэх хэрэгтэй юм гээд mandatory буюу заавал хэрэгжүүлэх ёстой стандартыг тогтоосон. Тэгэд энэ стандартыг тогтоож байгаа нь өөрөө хамгийн гол зорилго нь ерөөсөө тэр орны улс иргэдийг хамгаалах тэр орны санхүүгийн байгууллагыг хамгаалах ийм л байж байгаа. За тэгээд энийг бол бүх түвшиндээ хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа. Бодлого боловсруулагчид нь жишээлбэл яг стандартад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа тийм. Энэ бол яг нөгөө тухайн гэмт хэрэгтэд тэмцэх хамгийн минимум стандарт байхгүй. Улс орнууд хамгийн минимумда энэ стандартыг хэрэгжүүлэх ёстой. За тэрийг санхүүгийн байгууллагад хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлснээр яах юм бэ гэхээр за та нар ашиг олж болно те бизнес хийж болно. Тэгвэл тодорхой хүмүүс дээр энийг зогсоо. Гэмт хэрэгтнүүдтэй битгий ярьц. Бохир мөнгийг битгий гүйлэг. Тэднэрт битгий боломж олго. Ийм л юм ярьж байгаа байхгүй. Ингэснээр тэр санхүүгийн байгууллага өөрийгөө хамгаалж байгаа. Тэ? Минимум стандартыг хэрэгжүүлж гин. Би хинтээ харилцагч байгаагаа мэдж гин. Хуулиа дагж гин. Ийм л юм болж байгаа. Тэрэнд нь тухайн одоо харилцагч үйлчлүүлэгчтэй энийг бүгдээрээ дагаад дэмжиж ингээд л явах хэрэгтэй. Ингэж нөгөө нэг үндэсний дамсан зохион байгуулалтаа гэмт хэрэг нөгөө мөнгө угаах тэ энэ юм чи алга болж байгаа юм. Дээрэс нь энэ FATF стандарт ч өөр айгүй тийм модны болоод байгаа байхгүй тий. Гадаад бодлого айгүй том хэрэгсэл болсон. Тийм болохоор ингээд нөгөө үн нөлөө нь жилээс жилд өсдөг. Ийм л болчиход байгаа. Ингээд Монгол улс бол энийг хэрэгжүүлэх үгүй юу гэж ярих биш. Олон улсын стандартад бид нэр бохир мөнгөтэй тэмцдэг шүү. Дэлхийн нийтийн энэ чиг хандлагыг дагж байгаа шүү гэдэг юмыг л тэр мессежийг л өгөх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр одоо энийг хэрэгжүүлэх бодиттой шаардлага нөхцөл бий болсон байна л гэж. За тэгэхээр compliance-ийн тухай ярьж байна. Ер нь бизнесийн орчин, хууль эрх зүйн орчин энэ бизнес эрхлэж байгаа одоо бид нар дээр шууд одоо нөлөөллийг бий болгоод байна л да. Гадны болон дотоодын одоо хүчин зүйлсүүд бол нөлөөлж байна. Сая 3 залуу маань бол ярьж шүү дээ. Одоо жишээ нь саарл жигсаалтын тухай тодорхой ярьлаа. Хоёрдугаар тэр санхүүгийн зохицуулалтын тухай одоо дотоодын зохицуулалтын тухай ярьж байна. Тэр энэ дээр бол яг бизнес эрхлэгчид бол нэг юмыг хүсэж байгаа юм. Бид нарт бизнес эрхлэх ямар орчин бий байна? Тийм ээ? Айгүй олон хууль дүрмүүд манай одоо санхүүгийн зах зээл дээр бол байдаг. Маш олон одоо шалгуурыг давж ээж бол одоо бид нар санхүүгийн гүйлгээ зохицуулах одоо гаднаас хөрөнгө татах, хөрөнгө босгох, мөн хөрөнгө оруулах тал дээр бол олон шалгуурлыг бол одоо давж шалгалт шүүлгийг ялангуяа сүүлийн үед бол одоо санхүүгийн зах зээл дээр шинээр бизнес эрхэлж байгаа компаниуд дээр шалгалтууд бол бас их нэмэгдсэн. Гэхдээ гарсан үр дүн юу вэ гэхээр яг одоо бид нар энэ бизнес эрхлэгчид бол сонин одоо ийм саарл орчин бий болчиход байна шүү дээ. Энийг одоо засаж залруулах талаар одоо яг бүгдээрээ ярилцах хэрэгтэй болов уу гэж миний хувьд бол бодож байгаа юм. Яг эндээс одоо бид нар яг юу хэлээгээд байгаа юм. Энэ саяын одоо тэр FATF-тай холбоотой 4 асуудлаар одоо бид нарыг тодорхой хариултуудыг энэ Монгол банк болон санхүүгийн зохицуулахаараа бусад одоо хууль хүчний байгууллагууд энэ дээр одоо яг тодорхой шийдлүүдийг гаргаж өгж энэ бизнес эрхлэгчдийн орчныг бол одоо сайжруулж өгөхгүй бол дотооддоо бид нар үл ойлголцолтой за иймэрхүү одоо нэг юм бид нар терроризмыг санхүүжүүлсэн гэдэг юм уу бид нар мөнгө угаахтай холбоотой асуудалд Монгол улс орцсон учраас Монголын одоо компаниудад
гадны зах зээл дээрээс одоо хөрөнгө мөнгө босох асуудал нь бол хөндрөл орчлоо гэсэн ийм одоо нөхцөл байдал бий болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо 2020 дээр бол дараагийн энэ бизнесийн орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг миний хувьд бол энэ заалан сууж байгаа хүмүүсийн өмнөөс хэлэхэд бол бидэнд бизнесийн орчныг илүү ойлгомжтой болгож өгөөч. Энд одоо бизнес эрхлэгчдийн хэдэн хувь нь буруутай юм бэ? Эсвэл төрийн бодлого дээр асуудал байна уу? Эсвэл бизнес эрхлэгч нар бид нар өөрснөө одоо энэ гарч байгаа хууль дүрмэн дээрээ алдаатай одоо үйлдэл хийгээд ингээд бас энэний одоо тодорхой хувь нэмэр оруулаад байна нь буруу хөгжлийн тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо тулгуурж ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. За манайх бол технологийн шийдэл боловсруулдаг компани болохоор шийдэл талаас нь ярьсан байх. Манайх одоо зохицуулагч байгууллагууд санхүүгийн зохицуулахороо Монгол банкны одоо дүрм журманд тааруулсан нийцсэн тий өдөр тутамдаа тэрэнд зориулсан шийдлүүдтэй одоо судалгаагаа хийгээд явж байна. Манай багууд тий манай одоо компани газрууд маань үргэлж олон улсын байгууллагууд, compliance-тай холбоотой байгууллагуудтай мэдээлэл солилцож байна. Олон улсын шийдэл нэвтрүүлсэн best use case-үүдийг Монголдо хэрхэн нутагшуулах уу тий яаж банк ус санхүүгийн байгууллагын одоо холбоотойгоо хамтрах уу? Яаж банк ус одоо энэ банкуудынхаа суурь системийг илүү найдвартай, илүү дараагийн дэвшилтэт технологид суурилсан, илүү эцсийн хэрэглэгчд амар хүрдэг, зардал багтай ийм шийдэл нэвтрүүлэх вэ гэдэг дээр цаг ямагт ажиллаж байгаа. Яг compliance-ийн хувьд бол мэдээж одоо ингээд банкуд дээр тий банк усууд дээр compliance руу илүү анхаардаг болчих. Дэлхийн жишгийг харахад ч гэсэн Европ, Зүүн өмнөд Аз гэдэг энэ орнуудад бол бүгд хөрөнгө оруулалтаа compliance regtech буюу compliance одоо суурилсан шийдлүүд лөө мөнгө хийж гин. За энэ шийдлүүд маань одоо тэр WhatsApp, Facebook бүх мессежинг платформ бүх тэр гүйлгээ, бүх банкны суурь систем байж болох бүх чанал дээр очиод тэр мэдээллийг аваад сонсоод дижитал сигнатур буюу өөрчилж болохгүй тэр датануудыг бүгдийг бүртгэж аваад хин хизээч мэлзэж болохооргүй те хин хизээч би энэ гарын үсгийг зураагүй би энэ датаг оруулаагүй эсвэл 2 сарын өмнө би ийм юм хийгээгүй гэдэг тийм нөхцөл байдал үүсэхгүйгээр солиушнуудыг одоо тэр бос орнууд одоо өөрсөн дээр нэвтрүүлэх эхэлсэн байна. Монгол ч гэсэн яг энэ урсгал руугаа энэ чиглэлүүгээ бид нэр явна гэж харж байгаа. Манай компани бидний Монгол улсын төлбөр тооцооны систем, банкны суурь системүүд маань илүү аюулгүй болох Монгол улс маань одоо сайрал жагсаалтны гарахгүй маа гэхэд ядаж тэрэндээ одоо шаардлагатайгаа мэдээллүүдийн цаг тухай бүрт нүгдэг байх те. Энэ нөхцөл бололцоог нь бид нар бүрдүүлдэг байх ёстой гэдэг бодолтой манай компани явдаг. Most Fintech, GrabCity-ийн одоо тэр харж байгаа өнцг нь бол үргэлж тийм байсан. Тэгэхээр бид нэр энэ дээр анхаарад улам та бүхэнтэй хамтраад ингээд цаашдаа явна гэж харж байгаа compliance дээр. Байна уу? За сайн байцгаана уу? За надад ч бараг ярих үлдсэнгүү дээ шийдлээ өртлөө GrabCity-ийн залуу ярьчих шиг боллоо. Энийг л тийм олон гадаад үг хэрэглээд зарим хүмүүст нэг ойлгомжгүй байж магадгүй. Compliance, AML, KYC энтергээд. Ер нь бол 2001 онд нөгөө 9 сар 11-нд болсон нөгөө террорист халдлагаас хойш одоо терроризм гэж нэг том аюул одоо хүндрэлтэн бүгдээрээ нүүрлчээд байгаа. Тэгээд тэрнээс 9 сар 11-ээс хойш тэрнээс өмнө хичнээн олон энэ террорист халдлагад амнасаа алдсан тий. Одоо бараг өдөр болгон шахвал одоо хэвлэл мэдээлэлээр гарч идэг. Тэгээд терроризм гэдэг юм чинь заавал нэг тий ардаа санхүүжилттэй байж үйлдэгдэг тийм гэмт хэрэг. Тэгээд санхүү талаасаа тий одоо тэр терроризмыг санхүүжүүлээд байгаа эсвэл банкаар эсвэл юу үед одоо банк ус гэдэг ч юм уу янз янзын тийм санхүүгийн байгууллагуудаар дамжуулж одоо мөнгөнгөө үйлг юу гэдэг. Энэгээр л одоо ийм яг л санхүүгийн одоо энэ дэд түвцээр дамжиж санхүүжигдээд байгаа учраас одоо олон улсын тэр FAT гэж байгуулагдаад тэ одоо ингэ дүрм журмууд 40 одоо тийм заавал биелүүлэх ёстой тийм минимум тийм шаардлагууд одоо бүх оронд зэрэг тавьж байгаа байхгүй. Манайх л одоо ганцаараа тийм сарлж саатанд орцсон юм шиг бас тийм биш. Одоо харж гсаалт гэж байгаа. Энд бол одоо Хойд Солонгос, Иран хоёулаа цөмийн хөтөлбөр одоо хөөцлөд явж байгаа юм хоёр улс. Иран бол тэр Хамас гэдэг террорист байгууллага албан ёсоор одоо Европ болон Америкаас зарлагдсан байгууллагыг одоо санхүүжилээд байдаг гэдэг нь бол одоо барууныхан бол байнгын тоталж ярьж идэг. Ийм учраас хүссэн үсэгүй бид нэр тий биднээс нэг хол байж магадгүй юм бид нар Монгол одоо хамгийн одоо аюулгүй орны нэгээр шалгарсан байлээ. Тэгээ бид нарт хол байж магадгүй энэ ойлголт. Гэхдээ үнэхээр одоо дэлхийд нийт
одоо нүүрлээд байгаа энэ терроризм гэдэг юмтай тэмцэхийн тулд одоо яах аргагүй тий бүгдээр одоо энэ ФАТХ-ын боловсруулсан 40-г мөрдгөөсөөс арга байхгүй. Тэгээд манай одоо Монгол банк санхүүгийн зохицуулахаар энэ төр ажиллаа хийгээд явж байгаа юм байлээ. Удахгүй бид нар саралжигтаалсаа гарах байлгүй дээ. За би Эрдэнэс Монголоос асуулт асуумаар байна. Энэ зааланд сууж байгаа бүх хүмүүс бид нар бүгдээрээ 1072 хувьцаатай. Тэ? За мөнгөн нүгээр миний санджаар орон сая төгрөгийн үнэлгээтэй байгаа байх. Нэрлсэн үнэ. Тэгсэн мөртлөө одоо тэр хувьцаа маань ямар ч одоо хөрөх чадвар байхгүй, тэ? Арилжаанд ордгоо, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй. Тэгсэн мөртлөө одоо 5-7 дээр гадаадд IPO хийнэ гэдээ яваад идэг. Энэ логикийн хувь жоохон буруу юм шүү. Яагаад та нар бидний хувьцаа ингэ дараад байгаа юм бэ? Эргэлтэнд хизээ оруулах юм бэ? Тэгэхээр засгийн газрын шийдвэр гарцсан шүү дээ. Нэгдүгээрт 1072 хувьцааг бол одоо ээлж дараалтайгаар бол одоо дотоодын бирж дээр арилжаалах тийм ээ. Тэгэхээр одоо энэ бэлтгэл ажлын хүрээнд бол явж байгаа 1072 хувьцаа чинь бол ойролцоогоор 2010 онд иргэдэд өгөхдөө бол тухайн үед бол Монгол улсын одоо бүх иргэдэд чинь бол 2 сая 5600 байсан. Тэрнээс бол одоо амьд сэрүүн ингээд хасаад үзэх юм бол ойролцоогоор бол нэг 2 сар 100 мянга орчим хүнд бол 1072 хувьцаа бол бүртгэлтэй байгаа. Тэгэхээр энэ бүртгэлтэй байгаа хувьцааг бол дотоодын хөрөнгийн бирж дээр бол арилжаалах ийм одоо бэлтгэл ажлууд бол явж байгаа. Гэхдээ зөвхөн миний хувьд бол энэ дээр бол 1072 хувьцааг нэг өдөр одоо бүгдийг одоо хөрөнгийн бирж дээр арилжаалаад гаргана гэх юм бол бас нэлээд их одоо сая төгрөг гэж ойролцоогоор бодъё. 933 мянган төгрөг гэж бодоход бол 280 гаруй төгрөгийн одоо 1 тэрбум долларын одоо хувьцааны эргэлт орж ирж штэ манай дотоодын зах зээл дээр. Тэгэхээр энийг бид нар дийлэх үгүй юу, тийм ээ? Тэгээ хэрвээ одоо бүгдийг нь одоо борлуулахгүй бол 72 100 100 гэдэг ингээд эргэлтэнд бол одоо оруулах ийм одоо боломж байна гэж бол харж байгаа. За Эрдэнэст 5 толгой компани дээр бол 30% нь бол IPO байна гэж засгийн газрын шийдвэр гарсан. Гэхдээ энэ хүрээнд бол 5 толгой майнинг гэдэг компанийг тусад нь гаргаад улсын их хурл засгийн газрын шийдвэрээ гаргаад бол 30%-ийнх нь одоо IPO олон улсын зах зээл дээр бол одоо санал болгох чиглэлээр бол үйл ажиллагаа нь бол явагдаж байгаа. Тэгээд цаг хугацааны хувьд бол банкуд нь бол сая орж ирээд өөрснийхөө дүгнэлтүүдийг хийгээд 5 толгой майнингтэй бол тодорхой одоо нууцлын гэрээ хийгээд гар үсэг зураад явах шиг боллоо. Тэгэхээр энэ бол мэдээж одоо цаг хугацаа орно. Ирэх одоо 100-аас бол одоо 30% нь бол олон улсын зах зээл дээр гарах болов. Тэгэхээр олон улсын зах зээл дээр гаргаж байгаа гол шалтгаан бол манайх бол уул уурхайн салбарынхаа дэд үтсийг хөгжүүлэх, тийм ээ. Ялангуяа энэ өмнгийн говьд байгаа бүс нутгийн дэд үтсийг хөгжүүлэх тал дээр бол энэ мөнгийг зарцуулна гэж л гаргаж байгаа шүү дээ. Дээрээс нь одоо угаах, баяжуулах, бусад одоо боловсруулах үйлдвэрүүдийг бол гаргана гэсэн хэлбэрээр гарч байгаа. Тийм учраас бол мэдээж өөрөө бид нар санхүүгийн зах зээлийн тухай ярьж байгаа учраас бол энэ бол санхүүгийн зах зээл дээр байдаг олон улсын дүрм журам, дотоодын одоо хууль дүрм, төрөүний бид хэдийн одоо гадаад дотоод одоо орчин олон улс дээр эзэлж байгаа Монгол улсын байр суурь, бидний одоо олон улс тавьж байгаа одоо бид нар тавьж байгаа дүгнэлтүүд бол одоо бас энэ IPO-гийн амжилттай хэрэгжүүлэхэд бол нөлөөлөл үзүүлнэ. Тийм учраас энэ дээр бол одоо бас анхаарч ажиллах хэрэгтэй гэж байна. 20 онд бол 1072 хувьцаа амь орхон байна тий 2020 онд гэж хэлж байна. Энэ бол одоо оруулгээд одоо шаардлагыг бол засгийн газар бол байнга тавьж байгаа. Энэ процедурын хувьд нь бол одоо дотоодын хөрөнгийн бирж дээр бол эхэлж хэсэгчлэн арилжаалах хэрэгтэй гэсэн ийм дүгнэлт байна. Дахиад нэг зүйл нэмээд асуухад хүмүүс сонирхож магадгүй хувьцаанаас ч мэдээж арилжиж ашиг олохоос гадна ногдол ашиг гэж авдаг тийм ээ. Тэгэхээр бидний хувьцаан дээр ер нь ингээд ногдол ашиг хизэнээс эхэлж ингэж тооцогдож эхлэхээр байгаа бол тийм тооцоо байгаа юу баримжаа. Тэгэхээр 18 онд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тийм ээ. Жишээ нь Эрдэнэс 5 толгой 19 онд бол ойролцоогоор бас нүүрсний үн харьцангуй одоо гайгүй байлаа. 18 онд ч бид нэр 18.2 сая тонн нүүрс бол нийт одоо гашуун сухад бомтоор гар зарсан байдгийн. Эрдэнэс 5 толгой 11 орчим 12 орчмыг бол зарсан бах. Энэ жил бол 14 хүрэх бах. Тийм учраас бол дахиад бол одоо нүүрсний үн бол одоогоор жоохон буурж байгаа учраас нийт одоо урт хугацаанд 19 оны хугацаанд бол доктортой байсан. Тийм учраас бол Эрдэнэс 5 толгой төлөөлөл өдөртөх зөвлөл хувьцаа эзэмшигт бол энэ одоо ашиг тараах хувь арилгах талаар шийдвэр гарах байлгүй. За баярлалаа.
Би дараагийн асуултаа Монголын банк ус санхүүгийн байгууллагын холбооны ерөнхийлөгч Алтан Зуул танаас асуумаар байна. Сүүлийн үед бас ялангуяа арчилсан намаас те зээлийн хүүг бууруулах тухай хууль гэдэг те бүр хуулийн хэмжээнд ингээ яриад бас байнгын орон төрөөр ороод нэлийн дэмжлэгтэй яваад ах шиг байлээ. Тэгээд энэ өөрөө зөв процесс үү, буруу процесс үү? Зөв бол яагаад, буруу бол яагаад? За, зээлийн үнийн дээд хязгаар тогтоох хууль гэж явж байгаа. Энэ бол зүгээр шулуухан хэлэхэд энэ бол зүгээр улс төрийн зорилготой популизм хийх хууль гэж би бол шулуухан хэлнэ. Яагаад вэ гэхлээр 18%-аар хязгаарлалцсан байж байгаа. Бодлогын хүү 11 байгаа. Тэрэн дээр 7-г л нэмэж болно гэж байгаа. За энэ дээр банк нь орцсон, банк ус нь орцсон, ломбард нь орцсон, бүгдээр орчихсон. Энэ дотор шимтгэл энтер гэдэг юм байхгүй юу? Ерөөсөө effective буюу яг нийт хүн 18 гэдэг ингээ явцсан. Бодлогын хүү буурлаа, дагаад энэ зээлийн хүү буурна. Тэгэхээр ерөөсөө эдийн засгийн зүгээр суур хүчин зүйлүүдийг ингээд хараад үзвэл энэ зээлийн хүү яаж бүрэлддэг вэ гэдэг энэ тэгштгэлийг бид нар хараад үзвэл энэ үнэхээр туйлын боломжгүй зүйл байгаа. Мэдээж хүн болгон таалагдана. Сонгуул төгөж байгаа бид бүгдөө мэдж байгаа энэ хүн болгон таалагдана. Надаас таалагдана. Би баг хүүтэй зээл авмаар байна шүү дээ. Өөрийнхөө байгууллагатаа би баг хүүтэй санхүүжилт босгомоор байна шүү дээ. Гэхдээ олон улсаас бидний чинь хараад Монгол улсын эрсдэл танаа төгрөг жилд 8-9%-аар ундаг, 10%-аар ундаг. Энэ тодорхой болцсон зүйл. Сүүлийн арчлаас хойш бидний төгрөгийн ханшийн үнэлт дунджаар ерөөсөд айгүй тодорхой олон улсаас. Тэгэл за та нар төгрөгөөр зээл авах юм уу? Танаа төгрөгийн эрсдэл 10% аа. ICBC-гийн сүүлд миний сонссон төгрөгийн хэж хүү болохоор 9.5. Өөрөөр хэлбэл 9.5 дээр нэмэх нь нөгөө тухайн биднэрт гаднаас зээл өгч байгаа байгууллагын хүү орж ирэх нь шүү. За дотоодынхаа зах зээлээ харуул энэ чинь инфляцаа бид нар харах хэрэгтэй шүү дээ, тий? 8% гэж ярьж байна, 9% гэж ярьж байна. За бодлогын хүү чинь хамгийн эрсдэл багтай хүү гэж би бол хөвдөө үзэж байна. 11, тий? Бид нар олон улсад бонд гаргахдаа 8%-ийн валютын зээл авч байгаа шүү дээ. Энэ зүгээр ойлгож ядаад ах ерөөсөө юм энэ дотор ерөөсөө байхгүй. Хүүг буулгахыг бол туйлын зөвшөөрч байгаа. Мэдээж энэ шаардлагатай зүйл. Гэхдээ ямар арга вэ гэдэг нь одоо энэ хууль бол албадлагын аргаар байхгүй. Тэгэхээр за бугуун цагаар зөөрлөвл нэг хүрдийн хүчээр нөгөө тийшээ эргүүлж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эдийн засгийн системд чинь янз бүрийн тооцоолоогүй зүйлүүд гарч байна. Хамгийн энгийн зүйл гэвэл жижиг зээлүүд. Одоо манай бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд гэвэл нэг 180-аад мянган бүртгэлтэй аж ахуйн нэгж байдаг юм бэ. Жижиг бизнес, бичил бизнес, жижиг бизнес эрхэлдэг 180 мянган аж ахуйн нэгж байгаа. Бүртгэлгүй одоо албан бус зах зээл дээр дахиад 200-220 мянган ийм өрхийн бизнесүүд байгаа. Эднэрт чинь тэр баг хүүтэй зээлүүч очихгүй байхгүй юу? Тэгэхээр одоо худалдаа аж үйлдвэрийн тамхинд шалгардаг 150 топ аж ахуйн нэгжүүд магадгүй зарим нь тэр баг хүүтэй зээлийг авч чадна. Бусдад нь хүртээмж байхгүй. Одоо дулмаа гэдэг нэг худалдагч 8 нэрийн дэлгүүртэй ийм худалдааны бизнес эрхэлдэг бүсгүй хөрөнгийн бирж дээр мөнгө усгах юм уу? Тэ? Альсгүй одоо том корпорат банк дээр очиод 10 сая 5 сая төгрөгийн зээл авах юм уу? Тэд нэр тэр хүмүүст үйлчлэх тэр хүчин чадал нь байх уу? Яг л өртгөө бууруулах хэрэгтэй болно. Том цөөхөн клиенттай ажиллах шаардлагатай болно. Ингээд нөгөө орон нутагт хүрэлцэжсэн санхүүгийн хүртээмж гэдэг юм байхгүй бол жижиг гадны банк уу? Гадны банк орж ирэхлээр юм шийдэгдэнэ гэж яриад байдаг. Яг үнэндээ бол тийм биш. Яагаад гэхлээр нөгөө төгрөгийг чинь хараад эдийн засгийн суур үзүүлэлтүүд чинь бүгдийг нь харж агаад за танад 8% байна. Одоо бонд шүү дээ. Одоо засгийн газрын бонд нь 7-8%-аар явж штэ тий. Тэгэхэд чинь гадны банк орж ирээд нэг аж ахуй нэгжид хэдэн хувийн хүүтэй зээлэх юм? Валютын зээл. Хэрэг байгуулга нь мөнгөний эрсдлээ сайн тооцоолдог, ханшийн эрсдлээ сайн тооцоолдог бол валютаар зээл авалтгүй. Ягаад гэвэл Монгол улсад төгрөгөөр арилжаа гүйлгээ хийгдчихэдэг. Тэ? Хуулиараа тийм. Тэгээ ханшийн зөрүүн дээр цавчуулахлаар жилд 10% тэртээ тэрг ундаг байхгүй. Тэгэхээр тэр унжаага 10% дээр нэмэх нь гадаадын зээл тэр 7-8-аар олддог юм бол тэр 18% хүүтэй зээл дээр хүрэл ирж байгаа. Тэгэхээр магадгүй 2016 онд төгрөгийн ханш 22% унжил байсан. Тэгэхээр одоо тийм эрсдэлтэй орчинд бизнес явах бол баталгаа байхгүй шүү дээ. Гадны банк орж ирээ юм шийднэ гэдэг
яг бид нартэй одоо манай том арилжааны банкуд ч гэсэн гадны банкт өрсөлдөх үзэхүү өгөөл том аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулаа болоод байгаа. Тэгэхээр бол энийг системтэйгээр суур учир шалтгаануудыг тогтворжуулж иж шийдэл нь гарч ирэх гээд байна. Тэгэхээр эдийн засгийн суур хүчин зүйлүүдэд маш тогтвортой байх хэрэгтэй, улс төрийн тогтвортой бодлого хэрэгтэй байна, эдийн засгийн тогтвортой бодлого хэрэгтэй байна. Нэг бол нэг шийдвэр гаргаад нөгөө талдаа нөгөөтгөө устгаж хаяад лицензээ хурааж аваад ингээд тий мөнгөний бодлого, валютын нөөц энэ адармаатай л да. Энэ айгүй хэцүү хийх зүйл байхгүй юу? Тэгээ хэцүү зүйлээсээ эхлэхгүй хялбар бүх хүмүүс таалагдах айгүй энгийн юмыг яриад явчихлаарэ энэ болохоо өчөж байгаа. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкн дээр судалгаа байгаа 16 оны саяхны судалгаа. Тэгээд маш олон зээлийн хүний дээд хязгаар тогтоосон орнууд байгаа. Тэд нэр бас зөв хийсэн газрууд байгаа байхгүй юу? Байна. Одоо яг энэ зээлийн хүүг бууруулах нь одоо ФАТФ-ийн зөвлөмжтэй бас тодорхой хэмжээгээр одоо холбогдоод байгаа. Тий. Тэр хэсгийг ярих гэдэг. Банк санхүүгийн байгууллагуудыг одоо үр дүнтэй ажиллаж байгааг нь net interest margin гэдэг одоо үзүүлэлтээр хэмжиж байна. Хэрвээ энэ хүүгээс олж байгаа ашиг их байх юм бол банкны систем, санхүүгийн систем үр дүнтэй ажиллахгүй байна гэж үздэг. Тэ? Одоо нөгөө санхүүгийн зуучлалын зардал өндөр нь шүү дээ. Тэгэхээр одоо энэ мөнгө хүүгээс олж байгаа ашиг өсөх тусмаа одоо ФАТФ-ийн зөвлөмжийн хэрэгжилт нөгөө compliance хэрэгжилж буурж байгаа байхгүй юу? Одоо энэ судалгаагаар тогтоосон. Тэгэхээр миний бодлоор одоо жишээлбэл хүүг бууруулах бас нэг суурь шалтгааны нэг нь энэ ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх одоо энэ хууль эрх зүйн орчноо comply буюу дагах асуудал байж байгаа. Тэгжиж одоо нөгөө өрсөлдөөн гэдэг юм чинь нэмэгдэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл энд орж ирж байгаа бохир мөнгөний урсгалыг хааж ийн те. Нөгөө бохир мөнгөө оруулаад бизнес хийх гэдэг шүү. Надад бол энд чинь бохир мөнгийг угаах зорилго болохоос биш. Тэндээс ашиг олох зорилго биш. Тэгэхээр энэ чинь үр дүнгүү одоо болоод шүү дээ бизнес чинь. Тэгээ энэ үр дүнгүү бизнес чинь нөгөө цэвэр ашиг олох гээд байгаа эцсийн хэрэглэгчтэй санхүүгийн үйлчлэгийг бага зардлаар хүргэх гээд байгаа хүмүүсийг ингээд дараад байгаа байхгүй. Тэ? Нэг банк санхүүгийн байгууллага арай гэж ингээд нэг жоох ашиг болоод ингээд явах гад идэг. Маш их мөнгөөр нөгөө угаах гад нөгөө юугийн дараад байгаа байхгүй. Эн чинь бас өөрөө холбоотой. Тэгэхээр энэ ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх нь бас нэг тэр том суурь шалтгаануудын нэг шүү л гэж хэлэх гээд. Би яг үргэлжлүүлээд санхүүгийн зохицол хорооноос асуумаар байна. Манад бол хууль дүрм журм ихтэйг баха, багтааг баха, тэг хангалттай юу байдаг. Тэгээд яагаад ингэж мөрдөгддөг юм бэ? Сая бас нэг хэлжсэн нэг одоо баг энэ тэтгэврийн сан, үнд цаас, хөрөнгө оруулалтын сан зэрэгтэй холбоотой баг 20-од хууль хилцэгдэж байгаа юм байлээ те. Тэгээ сая одоо захирал дүрм бас хэлжсэн ингээд сарлж гсалтай холбоотой дүрм журм тодорхой байдаг, тоглоом дүрм тодорхой байдаг. Ямар нэгэн с ิจ гтэй хууль бус үйл гарвал тэр нь ингээд бүртгэгдээ цаашаага шалгагдаад хууль цагдаа дээр очиод ингээд жон гаццааж байд юм уу? Яад юунаасаа болоод ингээд хууль хангалттай хэмжээнд хэрэгжихгүй болоод байна. За хондөр нөгөө бодлогын чигэд чанартай хэлэхэд ер нь 2000 Улсын хурлаас 2017 онд нэг Монгол Улсын хууль тогтоомжийг боловсруулах үндсэн чиглэл гэж батлагдсан. Тэр чиглэл дээр бол ерөнхийдөө санхүүгийн салбартай холбоотой нэг 17 хуулийг бол шинжилэн найруулна гэсэн тийм заалт бол орсон. Ер нь тэгээ яагаад санхүүгийн зах зээлийн хууль тогтоомжийг шинжилэн найруулах шаардлага үүсээд байна гэхээр энэ санхүүгийн энэ бүтээгдэхүүн үйлчлэгээ чинь байнга дагаж хувьсаад байна. Технологийн асуудлууд байна, хувьсаад байна. Тэгэхээр манай хуулийн зарим тогтолцоон дээр яг юу асуудал үүсдэг гэхээр зөрчлийн хуульч гэдэг юм уу, эсвэл захиргааны ерөнхий хуульч гэдэг юм уу, яг ингэх ёстой гэдэг хатуу шаардлагуудыг бол тавьдаг. Тэгэхээр нөө бизнес эрхэлж байгаа манай энэ одоо финтекийн компаниуд ч юм уу ийм үйлчлэгийг оруулаад ирмээр байна. Инхээр энэ дээр нөө хуулийн боломж байна уу гэдэг. Тэгээ одоо сүүлийн хуулийн тогтоомжоор бол зарим тохиолдолд бусад гэдэг хэсгийг аваа ийдсэн. Тэгэхээр нөгөө нэг заавал хууль заасан бүтээгдэхүүнүүдийг л бид хөгжүүлэх боломжтой болчих тийм харагдана. Тэгэхээр одоо хуулийн заасан хориглоогүй зүйлийг хуучин хийгээ яваад иж болдог гэсэн одоо тэр нь болохгүй болчихж байгаа юм тий. Одоо бол ер нь заашгүй дүрм журм батлуулах одоо ингээд оролцогч одоо яг ерөн зүгээр түрүүн та ихэнх хэлсэн санхүүгийн зохицуулт яагаад хэрэгтэй гэхээр нийтийн эрх ашиг руу хандаад эхэлж байгаа гэсэн үг. Олон нийтийн эрх ашиг гэдэг юмруу ороод. За энийг хийхин тулд заашгүй дүрм журм ч юм уу тэр оролцогчдын хоорондын тоглоомын дүрмийг тогтоох хэрэгтэй.
За инхээр зарим хуулиуд дээр яадаг вэхээр та нар хуулиар заасан тэр чигүүргийнхээ дүрм журмыг л боловсруул. Тэгээ өөрөө манайх чинь зарим тохиолдолд хууль өргөн бариад хэр процесстэй явдаг вэ? Тэр бас асуудал байгаа. За яг хөө бас нэг түрүүн хамгийн сүүлийн асуулт асуугаад байгаа тэр нэг асуудал бол яг Монгол банк ч юм уу манад дээр ч юм уу тэр нэг мөрдийн шалгах гэдэг чигүүрэг байдгүй. Манайх гэмт хэргийн шинжтэй ч юм уу одоо мөнгө угаагч гэдэг юм уу тодорхой хэмжээний залингийн шинжтэй гэмт хэрэг байлаа гэж үзэхэд хуулийн байгуул цагдаа шилжүүлдэг. За тэгээд цагдаа шүүхийн байгууллагын хувьд одоо жоох муугар хэлэх байх. Яг энэ санхүүгийн чиглэлийн мэрэгсэн хуульч нар ч юм уу одоо тийм мөрдөн байцаагч хэрэг бүртгэгч прокурор байна уугүй юу бас. За хуучин нэг одоо миний хэл дээр нэг бүрэлдэхүүнүүдэд нэг хуулийнхнаар хэлдэг бүрэлдэхүүнээ тогтоохоо суучдаг. Явж явжгаад эцсийн дүндээ яадаг вэхээр энэ бүрэлдэхүүнгүй юм шүү дээ. Энэ хүн санаатаагаар ингээгүй юм шүү дээ гэдэг асуудал ярьдаг. За энэ дээр яг үн цаасны салбар дээр гол яригддаг асуудал энэ зах зээлийг уруулан ашиглах дотоод мэдээллийн асуудал байгаа. Шилжүүлдэг. Эргээ явж явжгаад нөгөө гэмтэргийн бүрэлдэхүүнгүй байна гэдэг нэг асуудал тавьчихдаг. За хөгжсөн ч юм уу ерөн зах зээл өндөр орнуудын зохицуулагч байгууллагаас нэг том хэрэгжүүлдэг арга хэмжээ бол мөрдийн шалгах буюу тухайн одоо с ิจ гтэйгээс тооцогдсон зах зээлийг уруулан ашигласан дотоод мэдээлэл эзэмшсэн гэж байгаа гүйлгээнүүдийг шууд одоо нэг гардан орж одоо мөрдийн шалгах ажиллагааг явуулдаг. За энэ бол одоогоор бол манай хуулинд бол байхгүй. Эрүүгийн хуулиар бол зөвхөн цагдаагийн байгууллага энийг бол хянахаар бол зохицуулттай байгаамаа. Энд дэр Монгол банкнаас хэлэх юм байна. Хуулийн хэрэгжилт яагаад ингэж тааруу байгаад яагаад ингэж удаа Хууль багтаагүй гэсэн шүү дээ. Тийм. Би бол санал нэг байна. Зөндөө олон хуулиуд байна. Гол нь тэр нь ингээд хэрэгжихгүй л байгаа шүү дээ. Тий. Тэрийг одоо жишээлбэл өөртөө холбоод нөгөө манай мөнгө угаахтайгаа холбоотой яриа л да тий. Жишээлбэл техникийн хэрэгжилтийн үнэлгээ манайх нэлээд сайжирсан. 35 зөвлөмжийн олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хэрэгжүүлж байна гэж үнэлсэн. За тэрнэр бол нөгөө дутагдaltaй 5 нь яг хуу торгуул баг тавьдаг ч гэдэг юм уу зарим нэг асуудал байгаа эрсдэл үнэлээгүй. Тэгэд энэ нь өөрөө юу хэлээд байна вэ гэхээр биднэрт хууль байна. Тэ? Хууль журам байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг нөгөө хэрэгжүүлэхгүй байна. Тийм л асуудал байна. Хэрэгжилтээр нь би бол ингэж боддгийн хуулийн одоо ерөнхий ингээд заалтууд нь байна. Тэрийг хэрэгжүүлэх нөгөө нэг процедур тутмаг байна гэж харж байгаа. Тэ? Одоо нэг хуулийн заалт харилцагчийг таньж мэднэ. Энийг шалгана гэд байж игэлт. Яг яаж шалгах юм? Очоод нөгөө нэг тэнд чинь за байцаагч би жишээл байцаагч байлаа гэхэд одоо үнэлэхэд тэрийг те хоёр талтай байгаа байхгүй юу? Хэрэгжүүлж ийн гэж үнэлж болно, хэрэгжүүлэхгүй байна гэж үнэлж болно. Тэгэхээр энэ хүний нөгөө нэг яг яаж ажиллах юм тэрийг бүр ингээд нэрвчлэн зааж өгөх хэрэгтэй. Бүр ингээд нэг бүрчлэн те одоо тухайн газар нь очоод тийм журмын үзнэ. Тэгээд дараа нь ийм асуулт асууна. Бүр ингэж процедуржуулж өгжиж энэ хууль чинь өөрөө юм бодиттойгоор хэрэгжилж яг нөгөө үр дүн гаргах гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө хууль тогтоомж их байна ч гэдэг түрүүн ярьсан нөгөө асуудал нь ер нь төрийн байгууллагаас яг тэр нөгөө одоо юу гэдэг нь хууль сахиулах ч юм уу мөрдөж торох нь гол биш л дээ ерөнхийдөө тэр тусмаа санхүүгийн салбарын нөгөө аж ахуй нэгжүүдийг ерөнхийдөө байнга хянаад ч юм уу байнга ингээд торгоод ч юм уу ингээд хял тавиад энэ бол зах зээл өөрөө ингээд аяндаа хөгжөө явж байгаа асуудал байна. За яг энэ дээр бол сүүлийн үеийн зүгээр яг зохицуулт хяналтын хандлага яаж вэ гэхээр одоо манайх бол дүрм журмд суурьсан хандлага байгаа. Яг энд байна уу байхгүй юу? Энийг мөрдөж гэнэ үү мөрдөхгүй байна уу? Зөв олон улсын зөв санхүүгийн зохицуулалт цаашдаа яг юу хэрэгжүүлэх гэдэг байгаа яг эрсдэл суурьсан хандлага шинжилж шалгалт гэдэг имийг л хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэг урьдчилж яг энэ эрсдэлтэй гэж үзэж гэнэ үгүй юу гэдгийг тооцны үндсэн дээр очиод тэрнэрээ одоо толбогдох арга хэмжээг авах хэрэгтэй юм уу? Тэгэхээр энэ бол ерөнхийдөө цаашдаа бол ерөн зохицуулагч байгууллага тэр патвас ч гэсэн ярьж байгаа тэр эрсдэл суурьсан шинжилж шалгалтын тогтолцоог л ерөөсө бүрдүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд дүрм журмын хандлага бол ягаад асуудал үүсгэдэг вэ гэхээр өөрөө их олон хэмжээний дүрм журм батлагддаг дараа нь эргээд нөгөөх нь нөгөө зарим нь хэрэгжихгүй хаягддаг ч гэдэг юм уу. За энийг бол халахын тулд зайлшгүй бол эрсдэл суурьсан хяналт шалгалтыг бол нэвтрүүлэх ёстой. За эрсдэл суурьсан хяналт шалгалт гэдгийг нэвтрүүлэхийн тулд одоо өнөөдрийн манай технологи ярьж байгаа сэдвийн гол хүрээ бол санхүүгийн дээр технологийн асуудлыг л хийх ёстой. Хүчтэй IT-тэй байх ёстой. Мэдээллүүдийг авч явах ёстой. Тэрэн дээр нь фильтр хийжгаад тухайн тэр нөгөө эрсдэлтэй гэсэн хүрээг тогтоох ёстой гэсэн нэг юм шалгуурын асуудлууд байдаг. За тэгэхээр зах зээл бол маш хурдан ингээд
ягаад ч одоо IT суурилсан тийм ээ. Шинэ технологи дээр суурилсан одоо ингээд бидний одоо 2 жилийн өмнө байсан амьдрал өнөөдөр ингээд 2 жилийн дараа шал өөр юм болцсон. Одоо бидний хэрэгжилж ирсэн бүтээгдэхүүн маань 2 жилийн өмнө хэрэгжилж ирсэн бүтээгдэхүүн өнөөдөр амьдрал дээр байхгүй болчих жишээний хурдцтай ингэж өрнөж байгаа тохиолдолд бол хууль эрх зүйн орчноо бол одоо бид нар хурдан шинжлэх ёстой юм уу, яах ёстой юм тийм үү? Бүтээгдэхүүн шинэ бүтээгдэхүүнүүд зах зээл дээр гарч ирээд байна шүү дээ. Финтек гэдэг одоо өнөөдөр чинь л одоо онлайн зээл болгочихж ш зөвхөн хүний царайг нь хараад ID-гаар нь ягаал тэр үнд одоо 200 мянга 300 мянган төгрөгийн зээлийг бол шууд олгож штэ. Тийм учраас энийг энэ одоо финтек энэ хоёроос би асуух гэдэг юм л да. Ямар байдлаар одоо шийдэж болох вэ? Блокчейн дээр суурилсан байдлаар юм уу тийм ээ? Энэ мэдээллийг санхүүгийн зохицуулах ороо гэдэг юм Монгол банк энэ санхүүгийн зах зээл дээр байгаа хуулиудыг бид нар яаж одоо технологи руу шилжүүлээд хиймэл оюун ухаанаар орлуулж болох вэ? Ийм боломж байна уу гэж би бол Болдоотар захирлаас л асуумаар байна. 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 Баярлалаа. Ярих боломж олгосон. Тэгэхээр миний энэ панел сууж байгаа нэг гол зорилго ер нь бид нэр ингээд винзогийн асуулт тий хууль дүрм игцнүү багснуу гэж асуулаа шүү дээ. Ажиллаж гэнэ үгүй юу? Үр дүнтэй байна уугүй юу? Тэр талаас нь харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ би бол одоо финтек ассоциацийг төлөөлөө байж байна. Одоо финтек гэдэг нь одоо financial technology гэсэн хоёргоос гаралтай одоо энэ барьцаагүй зээлмэл олгоод байгаа одоо төлбөрийн янз янзын хэрэгсэл гаргаад байгаа энэ санхүү технологи хосуулсан бизнес хийж байгаа компаниудыг одоо би төлөөлж сууж байна л да. Тэгээд ер нь миний бодлоор бол хууль эрх зүйн орчин дутмаг байгаа манад. Хуулийн дутуу байна уу? Тэ? Одоо хуулийг яаж өөрчлөх үү гэвэл тэ одоо нэг том зургаар харах хэрэгтэй байхгүй юу? Яг ямар асуудал бид нэ шийдэх гэдэг. Тэ? Нэгдүгээрт Монгол юу дутаа хөрөнгө оруулалт. Гадаад дотоодын хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт талант буюу одоо авиаслаг залуучууд. Одоо нийгмээрээ одоо нүүрлээд байгаа нэг том асуудал бол тий. Brain drain гэдэг чтэй. Авиаслаг чадaltaй залуучууд нь бүгд гараа авчиж байгаа юм. Монголд үлдээ гэсэн хүн ерөөсөө 10 залуугаас асуувал 9 нь явна л гин. Хаашаа ч юм уу. Ингээд гарааж явцсан эргэж орж ирдгүү тий. Энэ урсгалыг за зогсоох нь хаашаа гадагшаа явж одоо мэдлэг боловстой болох нь зөв. Эргэж орж ирэхэд те тэр одоо Монголын байгаа Монголд байгаа компаниуд одоо бяргуу байна л да. Америкт авж байгаа цалиныг өгч чадахгүй байна. Тэгэхээр энийг яаж шийдэх вэ гэхээр ядаж заяа орж ирээд бизнес их болцоог нээж өгмөр байгаа байхгүй. Бизнес их болцоо. Одоо финтекийн хідэн компаниудыг ингээ харах юм бол дандаа л Америк, Англи байсан залуучууд байдаг байхгүй. Энэ эднийг олон болгомоор байна. Тэ бас Монголдоо ингээд нөгөө хоорондоо өрсөдөмөргүй байхгүй. Хэрвээ бизнес орчингийн заяа хууль эрх зүйн орчноор ингээд сайжруулад энэ өчнөө олон механизм байгаа байхгүй. Сингапураас суралцах хэрэгтэй, Швейцараас суралцах хэрэгтэй, Хонконг тэ. Хэрвээ ингэж чадах юм бол зөвхөн найдвар байгаа байхгүй тий. Энийг заавал хийх ёстой. Одоо бизнесийн орчныг сайжруулах ёстой. Одоо Монгол улс одоо бизнесийн таат орчны индексээр хидэж явж байгаа юм. Тий. 100-аас хойш идэгдсэн байгаа байхгүй. Гадны хөрөнгө оруулалтыг хамгаалдаг Монгол. Сошиалор бүгдээрээ солиорцгоодог. Хөөж гарах, булааж ав. Хин ирж Монгол бизнес хийх юм бэ? Энэ бүгдөөс бодолтой морь байгаа байхгүй. Ер нь бол бидэнд мөнгө хэрэгтэй, биднэрт талант хэрэгтэй. Биднэрт хууль эрх зүйн таатай орчин хэрэгтэй. Одоо бүх улсууд одоо jurisdiction гэдэг хууль эрх зүйн орчноор өөрсдөж байгаа байхгүй. Яавал авиаслаг залуучдыг татах вэ? Тэдний чинь дагаад авиаслаг залуучууд гэдэг нэг стартап компаниуд байхгүй. Тэдний чинь дагаад нэг мөнгө нь явж идэг байхгүй хөрөнгө оруулалт. За баярлалаа болдоо зөвхлөө. Би яг залгуулад тулгаа зөвхлөөс сумаар байна л да. Graph City сая энэ манай зохицуулах байгууллагын
миний хувьд хувийн хвшил төлөөлж ажилладаг хүний хувьд жоохон тийм ноцтой гэх юм уу, тийм хуулийн юу байна л да. Хуучин бол миний санджаа танаа компанитай хамтраад 13 жилийн өмнө нөгөө интернет банк те худалдан хөгжлийн банкны интернет банкны төсөл дээр ажиллаж байхад тухайн үед ямар ч тийм зохицуулт байгаагүй. Тэгээ хувийн хвшлийнхаа өөрсдөө шийдлээ гаргаад хамгаалтаа өөрсдөө баталгаажуулаад зах зээлд гаргаад араас нь ингээд хуулиуд нөхөж гараа явж исэн л да. Одоо болохоор эсрэгээрээ тэгээ бусад гэдэг зүйл нь аваа ицсэн ба штэ зөө те сонгон зохицуулалтын хорооны хүний хэлснээр тэгэхээр ингээд шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ ингээ гаргахад ялангуяа финтек дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргахад та бүхний бизнесийн боломж хомигдох эсвэл эргээд тэр шинэ бүтээгдэхүүн стандартаа энэ төрийг нь сайн ойлгуулж те хууль болтол явах юм нэмэлт үүрэг гарч ах шиг байна л да. Энийг яг бизнесийн төлөөллийн хувьд юу гэж харж байна? Зөв гэж харж байна, буруу гэж харж байна. Процедурын хувьд магадгүй бүтээгдэхүүн үн өртөг өсөх, тэр нь эргээд хэрэглэгчдийн нуруунд дээр буух те тиймэрхүү эрсдлүүд бас байж болохоор юм шиг харагдаад байна л да. Аха. Манайх шинээр одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ зах зээл дээр нэвтрүүлэхдээ зохицуулах одоо журмууд, өмнөх дүрм журм те хууль дээр үндэслээд ирээдүйд ямар системд хийж болох уу гэдэг нэг дүр зураг бол харагдсан байгаа хөх. Тэгээд тэрэн дээр үндэслээд бид нэр хин нэг хүлээхгүйгээр үйлчлэгээ бүтээгдэхүүн дээр бол хөгжүүлэлтүүд хийгээ явна. Энэ хийж явах явцдаа харин зохицуулах байгууллагуудтайгаа Монгол банктайгаа санхүүгийн зохицуулах хороотойгоо банкны холбоо өөр ямар холбоонууд эдний хамтарч болох бүх газруудтайгаа бид нэг ийм систем хийж чинь те ийм бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлж чинь энэ маань ингэж зардал бууруулна, ингэж эцэг хэрэглэгчэд хүрнэ, ийм зохицуулт байж болох уу, манайх ийм юм гаргах чинь гэдэг бол байнгын мэдээлэл солилцоод тэгээ явдаг. Та түр ярьлаа штэ зардал одоо нэг олон зохицуулт олон хууль дүрм requirement нэгсээд ирэхээр зардал ихсээд тэгэхээр тэрний хэрээр манай бүтээгдэхүүн үйлчлэгээний нэг үнэ өсөх магадaltaй гэдэг шаардлага журам одоо энэ дүрм журмууд бол зайлшгүй байх шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхээр энэний дагуу нэг дурын одоо нэг сонирхогч байгууллагууд ч юм уу эсвэл профешнл биш хүмүүс энэ зах зээл рүү орохгүй байх те эрсдэл бууруулах ийм эрэг нөлөө байгаа учраас бидний хувьд бол энэтэй эвлэрээд журам нь байх хэвээр, хууль нь байх хэвээр те мэрэгжлийн байгууллагууд ямар биднээс хамаагүй илүү олон улсын мэдээлэл дээр явж байгаа хүмүүс маань зөв гэж бодно бид нар тэрнтэй зохицоод тэгээд тэрнтэй холбоотой бүтээгдэхүүнээ эцэг хэрэглэгчтэй хүргээд ингээ явнаа л гэж харж байгаа. Тэр сая сонслоо тэр хуулийн зохицуулалт өөрчлөлт орж байгаа шүү дээ. Эн чин эргчлөө хумсан заалт байхгүй юу? Урд нь бол тий хуулинд үгүйг заагаагүй бол тий та бол юу ч хийж болно гэсэн тийм утга агуулгатай заалт байсан тий. Одоо тэрийг бол байхгүй болгоцсон гэж байна үү тий. Ингээд хувийнхнаас асуудаггүй байхгүй юу жишээлбэл тий. Ингээд дугуй хийж байгаа цаагаар ингээд хууль гаргаа хийждэг. Тэгээ дараа нь тэрийг засах гэх тий хугацаа орно. Боломжоо алдна. Залуучууд гарсаар л байна. Тэгэхээр тэр заалт бол заавал байх хэрэгтэй. Зөвхөн л эргчлөө болгож байгаа байхгүй. Тэр нь хууль бус юм гэсэн юм биш шүү дээ. Хуулинд өөрөөр заагаагүй бол тий. За янз янзын туршиж болно гэж. За ингээд нэг за зах зээл дээр хуулиуд бол маш олон байгаа. Хэрэгжүүлдэггүй юу гэж ярьж байна л да. Тэгээд хэрэгжүүлэх боломжтой хууль байна, хэрэгжүүлэх боломжгүй байна гэж бас нэг байна л да. Тэгэхээр одоо санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр 2025 он хүртэл 2 үе шаттайгаар ингээ хөгжүүлэх юм хөтөлбөр явж байгаа. Тэгэхээр банкны санхүүгийн салбарт банкны эзлэх одоо тийм массыг тараан байршуулах юм ерөнхий бодлого явж байгаа. Тэгээд энэ санхүүгийн салбарт идэвхгүй байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг идэвхжлэлтэнд оруулах юм ингээ яригдаа явж байгаа. Тэгэнгүүтээ нэг хуулийн дээр очиод тэр бусад санхүүгийн салбарынхаа хөгжлийг хомсон заалтууд ороод ирсэн байдаг байхгүй. Зөвхөн хамгийн энгийн одоо бид нартай хамгийн ойрхон хууль гэвэл одоо татврын хууль байна. Татврын хууль дээр банкуд дээр болохоор гаднаас мөнгө оруулж ирвэл тэгээ төлж байгаа хүн дээр нь 5% татвар авдаг. Бусад аж ахуйн нэгжүүд банк усууд гаднаас мөнгө авахлаараа 20% татвар төлдөг. Өөрөөр хэлбэл би 100 төгрөгийн хүний зардалтай гаднаас мөнгө авж байгаа хүн татврын бас хамт төлөөд ингээд 120 төгрөг болгоод төлж байгаа. Банк болохоор 105 төгрөгөөр. Нөгөө нэг төвлөрсөн санхүүгийн зах зээлийг тараах бодлого тэрэн дээр жишээлбэл уялдсан уу? Тэ? Финтекийг бид нар бас ярьж болно. Финтек энийг хөгжүүлээ, сандбоксыг гаргая гэд манай нөгөө финтекийн холбоо маань бас ингээ яриад энэ дэр нэлийн ажил явуулчихсан. Яг өнөөдөр бид нар сандбоксыг гаргахгүй бол финтектэр янз бүрийн оролцогч нар орж ирнэ.
сайн байна, тэрэн дотор магадгүй саар байна. Саар нь энэ салбарын нэр хүндийг доош нь татаал унахчихна. Тэгэхээр тэрэнд зохицуулалт урьдчилж төрүүлж алхаж явж явахгүй бол эрсдэл гараад ирсэн хойно нь цавчдаг, нүддэг, унагадаг, тэ лицензийг хураадаг ийм системээр яваад байвал бид нэр одоо эрх зүй орчин байлаа гэдээ яах вэ те. Тэгэхээр ийм зөрчилдөөнтэй зүйлүүд байгаа. Нөгөө зээлийн хүүгээ буулгая гэдээ ярьж идэг. Тэгэхэд тэнд татврын зардал нь илүү өндөр болсон явж идэг те. Зээлийн хүүгээ буулгая гэж идэг. Тэгсэн compliance дээр мөнгө угаах тал дээр бид нар уунаас саарл жагсаалтанд орсон. Саарл жагсаалтнаас яаралтай гарахгүй бол юун зээлийн хүү бууруулах. Гадныхан чинь манай Монгол руу мөнгө оруулж ирэхээс айж штэ тий. Тэгээ хөрөнгийн зах зээл дээр одоо юу хувьцаа гаргана гэж ярьж байна. Хонконгийн зах зээл байна уу, Канада байна уу? Эн чин дагаад нөгөө саарл жагсаалтаа дагаад эрсдэл Монголтой ажиллах уу, ажиллахгүй юу? Эн чин ганц Монголд уулуурхайн салбар яваад байгаа юм биш штэ тий. Тэгэхээр эн чин ингээл өрсөлдөөний хуулиараа Монгол заавал саарл руу бид нар орох хэрэгтэй юу? Тэ? Орвол энэ транзакц өшөө нөгөө юмнуудын шалгадаг зардлууд нь өсчлөө гэдэг. Ингээд ерөөсөө нөгөө ярьж байгаа бодлого нь юм системээрээ нэгт цогцоор харахгүй болохоор энд энүүн зориулж нэг хуулигээд тэнд тэрүүн зориулж хуулигээд хоорондоо уялдаа холбоо байхгүй. Банк үсгийн хууль дээр жишээлбэл за 1.5 их 80 төгрөг байж байгаа. Өөрийн хөрөнгө нь 1.1 их 80, 2 их 80. Эн чинь хаан банкны өөрийн хөрөнгөтэй дүүц хүүц өөрийн хөрөнгө явж байгаа байхгүй. Энэ хөрөнгийг хөшүүрэгдэж хөдөлгөөнд оруулж иж зээлийн хүү буурна жишээлбэл. Одоо банк усууд дийлэнхэн зээл олгож байна. Ашиглагдаагүй мөнгө нь банкны хадгаламжинд байж байна, харилцагад байж байна. Тэр мөнгийг бид нэр хөрөнгийн зах зээл дээр эргэлдүүлж явах хэрэгтэй байна. Урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжээ гэж байвал зохицуулттай энэ банк ус санхүүгийн байгууллагуудыг зах зээл дээр ороод тэр 5 толгойн хувьцааг авах тэр боломжуудыг үүсгвэл тэнд адаглаад 200 сая төгрөг магадгүй тэр хөрөнгийн зах зээл хөгжөөд ирэхлээр 200 тэрбум төгрөг тий 400 тэрбум бараг ашиглахгүй байж штэ. Тэгэхээр тэрнийг мобилизацанд оруулаад ийм мөнгө олдог гэдэг энэ механизмыг аягүй сайн гаргаж иж тэгээд нөгөө байгуулагч ашиггүй хөвтөж байгаа мөнгөө эргэлтэнд оруулаад ирэхлээр хүүгээ болгох бүрэн боломжтой болоо явчихж байгаа. Тэгэхээр ингээд хууль эрх зүйн орчин уялдаатай байхгүй бол олон хууль байгаад нэмэр алгаал гэж хэлмээр. За баярлалаа. Одоо энэ хууль эрх зүйн орчин ингээд орчин үетэйгээ хөл нийцэж алахгүй байна гэдэг чинь шүү дээ. Энэ дээр одоо шийдэл нь одоо энийг хурдан арилгахын тулд юу хийх вэ гэдгийг та яг сая хэллээ шүү дээ. Одоо интернет банк байхад тий бид нөр өөрсдөө эхлүүлсэн байсан. Хууль эрх зүйн орчин ингээд дараа нь ингээд ингэсэн гэж шүү дээ. Одоо өнөөдөр ингээд финтек одоо шинэ технологиуд ороод ирлээ. Хууль эрх зүйн орчин тушаа олж ийн нөгөө иргэний үнэлэхээр очиж үйлчлүүлдэг юм чинь байхгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээ хурдан хийхэд бол нөгөө яг ингээд төрийн байгууллагатай ингээд найдаад хүлээх биш. Бас ингээд хамтраад ингээд ингэх нь ер нь ингээд хамгийн одоо хурдтай тэр орчин руу төхөх одоо арга зам болчиход байгаа. За жишээлбэл одоо яг money laundering талаас финтек дээр юу явж байна гэдгийг хэлээ л дээ тий. 2018 оны 10 сарын өргөдөгсөн ФАТФ-ийн хурлаар за энэ шин технологич ер нь ингээд дэлхийн нийтэд нэвтэрчээ тий. Энэ дижитал гүйлгээ энэ юм чинь одоо бүх гүйлгээний тэдүү болчих асар хурдтай өсөж байгаа юм байна. Тэгж яхад бид нэр ингээд энийг боосон одоо ийм стандарт байж болохгүй гэдэг ингээд шийдэл гаргаад за тэгээд тухайн одоо ФАТФ-ийн зөвлөмж дээр энийг тусгаад одоо яг хэрэгжих нь одоо энэ оноос ингээд хэрэгжиж явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээд нөгөө бүтээгдэхүүлчдийн хөгжилтэйгөө ингээд нийцэхгүй шүү дээ. Нөгөөх нь аль хэдийн явцсан. Тэгэхээр одоо яг энд хурдан хөдөлгөхийн тулд нөгөө хувийн хвшлэн хөдлөх хэрэгтэй болно. Хууль бичигчин те хууль журмыг яах нь хөдлөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгжиж л ингээд хурдан шийдэл гарч ирж байгаа. Энэ дэр нэг сүүл нэг хэлэхэд яг одоо яг хуучин бол яг би нэг үнцаасан чиглэлээр ажилладаг. Үнцаасны хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын санч гэдэг юм, хөрөнгө оруулалтын үнцаас гэдэг ярьдаг байсан. Энэ хууль тогтоомж болохоор уламжилт шинжүүдийг агуулдаг байсан. Сүүлийн 2008 оны хямралаас хойш финтек ч юм бол давлгаа өвчтэй явагдчихлаа. Энэс бол яг юу гэхээр яг хуулийн орчин яг финтекийг дагаж нөгөө нэг тэрний нөгөө нэг зохицуултыг бий болгосон хандлага руу ч явж байна. Тэгэхээр яг хууль тогтоомжид цаашдаа нэгдээд нэгдсэн том санхүүгийн одоо хэрэгслийн хуульч гэдэг юм уу хуулиуд бол яваа явандаа боловсруулж гарах байх.
Гэтэ ерөн зүгээр одоо хууль тогтоомжийн яг хуучин уламжилт нөгөө нэг одоо юу гэдэг олон улсын зарчимд тулгуурсан хандлагууд биш нөгөө хийхээс илүү одоо финтек тулгуурсан хандлага руу гэдэг тийм хандлага бол дэлхийн нийтээрээ бол хэрэглэгдэж байгаа шүү гэдэг л. Хуулиудынхаа боловсруулалт дээр энэ хувийн хвшил мэрэгжлийн холбоотын бас дуулаг байнга сонсож байгааг бодоорой тий. Сонсож байгаа. Тэгэхээр би нэг юм нэмж хэлмээр байл да хуультай холбоотой. Тэгэхээр хууль бол юу гэдэг эрсдлээс урьдчилан сэргийлсэн тийм хууль байгаасаа нэгдүгээр тийм ээ. Хоёрдугаарт бизнесийг дэмжсэн хууль байгаасаа. Тэр хуулийг дагж гарч байгаа журмууд нь өөрөө яг одоо хувийн хвшлийнхэн байд юм уу тухайн одоо санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа бизнесийг дэмжсэн хууль байгаасаа. Тэрнээс биш хууль нь энэ хүн эрсдэл хийгээд ороод ирэхлээр нь тархийн чавчин гэдэг ийм хууль бид нар одоо зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Хүний алдаа хийхийг хүлээгээ суудаг хуулийг бол одоо бид нар бол байлгах шаардлагагүй. Тийм учраас бол санхүүгийн зах зээл дээр гарч байгаа хуулиуд бол энэ зах зээлээ дэмжсэн хуулиуд байгаасаа хоёрдугаар эрсдлээс хамгаалсан хуулиуд байгаасаа гэсэн ийм бол одоо дүгнэлт хиймээр байна. За баярлалаа. Цаг дуусч байгаа юм байна. Тэгээд би нөгөө асуулт харсан гадны банк орж ирээд зээлийн хөв буруулахад шийдэл болж чадахгүй ганц асуулт ирсэн байна. Тэгээд энэ чинь хариулсан байгаа. Сүүлийн асуултаа та бүхэнд нийтэд нь тамимаар байна. Нөгөө түүэлт гэж орчуулад байгаа тийм нөгөө disruption-ыг тэгээд үнэхээр яг боддоор манай нийгэмдэр яг түүэж ийн л да одоо технологи гарч ирээд хуучин одоо банк санхүүгийн байгууллага банк санхүүгийнхаа үйлчлэгийг үзүүлдэг байсан бол одоо телеком операторууд ихнээсээ тийм ээ Mobicom компани одоо ингээд жишээ нь цахим мөнгөний лиценз авчихсан Unitel бас ингээд бүгдээрээ тийм айгүй олон мерчант буюу байгууллагууд ингээд loyalty оноо гэж ярьдаг байсан. Тэрийг одоо ингээд monetize гэх мөнгө болгодог. Нэг төгрөг нэг оноотой тэнцдэг юм руу ингээд ороод эхэлчлээ л дээ. Тэ? Ганц одоо Facebook хүртэл одоо Libra гэдэг тэ мөнгө тэмдэгт гаргах гэдэг Америкийн төв банкыг бужигнуулж штэ тэ. Өөрөөр хэлбэл ингээд технологийн энэ дэвшил олдтууд маань одоо энэ ялангуяа банк санхүүгийн салбарын ингээд утгаар нь түвэж байгаа энэ нөхцөлд ирэх 5 жилийн Монголын одоо банк санхүүгийн салбарыг ямар байдлаар төсөөлж чинь та бүхэн. Бид нар юунд бэлэн байх ёстой вэ гэдгийг өөрөөсөө гонцгоор та бүхэн хариулж өгнө. Болдоо цоглос эхлэе. Байна уу? За юу? Disruption гэдэг одоо түүэлт гэдэг оновчтой орчуулсан байна. Ер нь бол дэлхийд тийм л юм болоод байгаа байхгүй. Ялангуяа блокчейн технологи гарч ирснээр AI, big data тэ одоо интернет одоо хөгжөөд олон жил боллоо. Тэ өвчнөө олон сая тера одоо дата энэ цогцолтуудаа хадгалагдсан байгаа байхгүй юу. Энийг чинь боловсруулдаг тэ AI, big data энэ гэдэг шин технологийн трендүүд гараад ирсэн. Хэрвээ бид нар тэ ингээд хил амаа олцоод ингээд одоо би бол санхүүгийн зохицуулахаар Монгол банкын төртөд талхарж явдیں۔ Яг учраа ойлгодог юм залуу үе ингээд удирдлаад гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээ цог суудаг бид нэр Sandbox-ийн одоо журам дээр одоо бүтэн сар цог сууж ажилласан. Даанч батлагдаагүй болохоос биш. Тэр одоо шинэ удирдлагатай бас одоо удахгүй батлагдах байх гэж найдаж байна. Энэ Sandbox гэж энэ бүтэц юу байхгүй юу? Одоо бид нөгөө эко системээр нь орчноор нь харах хэрэгтэй байхгүй юу? Sandbox гэдэг нь англиар орчуулах юм бол нөгөө бид нар хүүхдээ ингээд нэг илсэн тийм юун тоглоулдаг штэ. Тийм утгатай л үг байхгүй юу? Тэгээд стартап компаниуд нь янз янзын шинэ идээ тэр нөгөө санаагаа юугаа тэр нөгөө хайрцаг шиг юм дотор ингээд туршаад яг бодит орчинд тэрийг нь одоо зохицуулагч байгууллагууд нь гаднаас нь хараад аль аль нь эндээсээ юун дээр алдж байгаа, юун дээр анхаарах ёстой, ямар зохицуулалт, ямар хууль журам гарах ёстой гэдэг нь одоо энэ зохицуулах байгууллагын хараад ингээд хамтын ингээд заяа зөв зам олоод явдаг нэг юм бүтэц одоо Сингапурын хэрэглэгдээд нэлээд удаж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо 5 жилийн дараа одоо би их л одоо эргээр харж байна. Тэгэхээс арга байхгүй одоо янз их олон юм өрчгт. Тэр Libra-гаас сая дурдлаа. Энэ бол одоо технологийн тэ одоо Silicon Valley-гийн giant компаниуд ороод ирж байгаа байхгүй юу. Банкын санхүүгийн салбарт. Энэ бидний төсөөснөөс ингээд давсан тийм өөрчлөлтүүд бол тун удахгүй гарцгаана. Энд бид нэр бол цуг өрсөлдөж тэр технологийн хувьд нь чадахгүй ч гэсэн гарч ирж байгаа трендийг нь амдаж те одоо шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ яаж бид нэр гаргаж ирэх үү? Яаж Монгол зөвхөн Монголдөө биш одоо дэлхийн зах зээл рүү орох уу? Энэ дээр л толгойг ажиллуулах хэрэгтэй байхгүй юу? За толгой зөвхөрлөл. За 5 жил гэхээр технологийн хувьд бол 5 жил гэхээр айгүй урт хугацаа байна л да. Одоо өдрөөр
сараар л ярихгүй бол нэг жилийн дараа ихэд нэг бүтээгдэхүүн хэрэггүй болчдөг тий. Эсвэл нэг ашиглаж исэн систем нь ямар ч хэрэгцээгүй хүмүүс ямар ч нөлөө авчрахаа болцсон байдаг. Тэгэхээр 5 жилийн дараагаар гэх юм бол би өөрсдийнхөө одоо манай компани ажилтдаг секторээр яриад үзэх юм бол энэ банк санхүүгийн түрүүн зээлийн хүү ярьж чинь тий. Зээлийн хүү одоо буурах өшөө хамгийн гол нэг шалтгаан бол зардал өндөр байна шүү дээ тий. Зардал дээр маржнаа нэмэл нэг бүтээгдэхүүн шүү дээ талах гэдэг шиг одоо нэг зээл гаргаж яаж. Тэгэхээр манай технологийн зардал одоо OPEX operational expense гэдэг байгаа тий. Урсгал зардал, үйл ажиллагааны зардал одоо энэ банк дээр доошо бага байх тусам цаашаа гаргаж байгаа зээлийн хүү маань тэргээ дагаа доошо буурах ийм солиуш юм болцоо байгаа. Тэгэхээр 5 жилийн дараа гэхэд бол банк санхүү дээр ирж байгаа харилцагч маань зүгээр уцаараа ороод хадгаламжаа үүсгээд одоо банкны үзүүлж байгаа бүх ил үйлчлэгийг авчдаг, treasury одоо юу гэдэг те одоо үзүүлж байгаа бүх үйлчлэгийг авчдаг. Дээрээс нь хүүн одоогийнхоос маш багаар дээрээс нь банкуд маань өөрсдөө салбар багтай 2-3 салбартай ч юм уу банксууд маань салбаргүй нэг платформ болцсон ч явж байгаа юм уу те иймэрхүү төр зураг ер нь бол ажиглагдаж байна. 5 жилийн дараа гэхэд бол те Монгол улс шүү дээ. За баярлалаа. Одоо ирж зөвхөрлөө. Хувьцааг амин оруулаарай 5 жилийн дотор. Хувьцаагнаас гадна одоо биднэрт зайлшгүй одоо Монгол улсын хөгжилд хэрэгтэй эдийн засгаа бид нар бас тэлэхгүй бол хэдий одоо олон технологийн шийдлүүд байгаа дэлхийд дээр энэ хувьсж өөрчилж байгаа энэ хурдтай хөгжиж байгаа IT хөгжил тийм ээ энэ хиймэл оюун ухаан дээр бид нарыг яг гол үндсэн бааз суурь одоо өнөөдөр манай улсад эдийн засгийн одоо эдийн засгаа тэлэх хэрэгтэй шүү дээ. Бид нар 13 тэрбум долларын эдийн засгтай гэж одоо ярьж байгаа тийм үү. Тэгвэл одоо эх 5 жилд бид нар энийг 26 болгох хэрэгтэй. Юун дээр тулгуурлах юм? За мэдээж уул уурхайн салбар өнөөдөр нийт эдийн засгийн 25%-ийг эзэлж байгаа. Дээрээс нь хөдөө аж ахуйн салбараа бид нэр эргэлтэнд оруулмаар шүү дээ. Хөдөө аж ахуйн салбарыг одоо илүү одоо бид нэр мобайл болгохгүй бол хөдөө аж ахуйн салбар дээр түрүүн бидэд ярьжсэн те бид 66 орчим сая малтай тэрнийхээ 16 саяын л эргэлтэнд оруулдаг. 8 саяын бид хэд ингээд идчихдэг, дотооддоо идчихдэг. 7 саяын бол одоо зарах оролдлого хийдэг. Тэгээ цаана стил одоо 50 хэдэн сая мал ингээд хөдөлгөөнгүй ингээд зах зээл дээр ингээд байждаг. Тэгэхээр энийг одоо бас хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Энийг орчин үеийн одоо тэр фермерийн аж ахуй руу оруулаад дээрэс нь одоо энэ зардлын одоо нэлээд одоо боломжтой болгоод эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй. Дээрээс дараагийн нэг салбар нь бол үйлчлэгээний салбар тийм ээ. Үйлчлэгээний салбар манайд одоо тодорхой 60 орчим хувийг л үйлчлэгээний салбар дотор яг одоо бид хэдий яриад байгаа банк санхүү одоо бусад одоо аялал жуулчлал гэдэг юм уу энэ салбаруудаа хөгжүүлж ийж үндсэн одоо тэр эдийн засгийн платформоо сайжруулж ийж саяын одоо энэ финтекийн үйлчлэгээ бусад одоо хиймэл оюун ухаан дээрээс нь төрөөс үзүүлж байгаа энэ үйлчлэгээнүүдийн хүртэл бид бол одоо аль болохоор одоо зардал хэмнэсэн одоо суурилсан ийм одоо эдийн засгийг бид нар бий болгох хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. За баярлалаа. Ачаа. За яг нөгөө өөрийнхөө ажилтдаг талаас нь л ярих гэж бодож байна л та. Тэгээд хамгийн ойрын хугацаанд бол Монгол улсын саарлж жагсаалтаас бол гарах хэрэгтэй тий. Тэгээд энэ саарлж жагсаалт одоо энэ ФАТФ-ийн зөвлөмжтэй холбоотойгоор ингээд энэ хөгжлийг нөгөө нэг хаагаад байгаа тэр хэсгүүд дээр нь бас ажиллах хэрэгтэй юм байна. Одоо энэ хууль журам дүрмүүдийг илүү ухаалаг тий одоо яг нөгөө хөгждөг тэрнтэй нь уялддаг ийм л байлгах хэрэгтэй юм байна л да. Тэгээд яг энэ дээр төрийн байгууллагууд ингээд хичээл чармаалт гаргаад ажиллаж байгаа ч гэсэн хувийнхнаас бол хувийнхны хордог гүцгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр нь бас ингээ хамтраад ажиллах хэрэгтэй юм болов уу гэж бодод байна л да. За баярлалаа. Зэн тогтох. Тэгээд эцэн яах юу яах вэ? Нэг 5 жилийн дараа гэж ярихад одоогийн нэг өрөөсгөл бүтц ярьдаг шүү дээ. Нэг 95 гээд. За энэ харьцаа бол нэг 50 болж нэлээ. Санхүүгийн зах зээл ээ. Санхүүгийн салбарын хөрөнгөний зах зээл бол нэлээ хүчтэй хөгжих болов. Тэгээд түрүү Эрдэнэс Монголын захирлын хэлдэг шаардлагатай санхүүжилтийн урт хугацааны санхүүжилтаа хөрөнгөний зах зээлээс бий болгох боломжтой бүрдэх байх. Хоёр дахь нэг мэрэгжлийн хөрөнгө оруулалтын буюу түрүүн өмнөх сэдвээр ярьсан тэтгэврийн даатгалын тогтолцоонууд ч гэсэн энэ зах салбар дээр орж ирэх боломжтой. Тэгээд үйлчлэгээ үзүүлэгч нь бол яг санхүүгийн шинэ технологи тулгуурсан шууд юм онлайн хэлбэр рүү шилжиж болов гэсэн юм харагдаж байна. За финтек бол яалтчгүй disruption буюу
те юу гэж нэрлэлээ. Төвөлт те. Төвөлтийг хийж байгаа. Зөвхөн банк үсгээр л гэхэд харилцагчийн тоон 500 мянган харилцагчтай байсан бол 3 жилийн өмнө байсан бол одоо 2.4 сая харилцагчийн бүртгэл явж байгаа байхгүй юу? Банк үсгийн зах зээл дээр 3 жилийн дотор. Тэгэхээр одоо тэр чинь жинхэнэ disruption болж байгаа байхгүй. Энэ disruption-ыг яаж менеж хийх вэ? Оролцогч талууд, стейкхолдерууд яаж тэнцвэртэй нэг авч явах вэ гэдэг нь айгүй чухал болчиход байна. Тэгэхээр 5 жилийн дараа юм нэлээд тодорхой болсон байх бах. Хууль хяналтын байгууллагын ч гэсэн тий хууль санал гаргах батлуулах энэ хүмүүсийн ч гэсэн юу шаардлагатай юм бэ гэдгийг айгүй тодорхой ойлгоцсон байна. Одоо бол бид нар яг юунд жүнгэлд явж байна л да. Ширэнгэн ой дотор байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай Grape City компани бол одоо Ширэнгэн ойны нөгөө талд гарцсан гэж би Сүхтор захиралд хэлжсэн л да. Нөгөө талд нь гарчгаад бусдыгаа ингээ хараа байж байгаа. Хууль эрх зүйн орчин ийм байхгүй бол энэ дижитал технологич явахгүй юм байна. Банк улс санхүүгийн байгууллага банкуд нь ийм оролцоотой байхгүй бол эн чинь ингэхгүй юм байна. Хэрэглэгч нь хамгийн гол нь энэ үйлчлэгийг авж байгаа ард иргэд маань энийг яаж ашиглах уу? Ямар мэдээллийг хэнд өгөх үү? Тэр мэдээллийг хэн хадгалж байгаа юм? Миний мэдээллийн аюулгүй байдлыг хуулиар хамгаалж байгаа мó? Яаж хамгаалж байгаа юм? Тэрний баталгаа юу вэ гэдэг ч юм уу те. Ингээд тал талаасаа ингээд Ширэнгэн ойн дотор явж байгаад 5 жилийн дараа гэхэд хангалттай тэр Ширэнгэн ойны нөгөө талд гарсан дараагийн шийдлүүдэд орцсон байх бол гэж харж байна да. За баярлалаа. Ингээд зочдтой маш их баярлалаа. Ингээд нэвтрүүлгээ тавчтай өгнө. Нэвтрүүл биш аа. Хилцүүлгээ нэг чи дүрдээ орцсон байж шээ. Хилцүүлгээ тавчтай өгнөхий зөвшөөрнө. Compliance буюу хууль эрх зүйн орчин гэдэг сэдвийг бид өнөөдөр хөндлөө ялангуяа энэ санхүү технологийн салбартаа уяад тэгэхээр аливаа юм тоглоомын дүрм гэж байдаг. Тэр нь бол манай нөхцөлд бол хууль юм байна. Тэгээ энэ хууль нь өөрөө айгүй тодорхой бүх нийтэд шудраг үйлчилдэг нээлттэй байх. Тэгээд цаг үеэ дагаж бас хөгждөг байх хэвээр өөрчлөгдөд улам сайжраад хөгждөг байх хэвээр байна. Хоёрт нь болохоор хүн болгоны тоглоомын дүрмийг заавал мөрдөх хэвээр байна. Шудраг байх хэвээр байна. Мөрдөөгөөсөө болоод банк санхүүгийн салбарт одоо эрсдэл учруулж байгаа хувь хүн хуулийн этгээд хариуцлагын айгүй өндөрөөр те хүлээлгдэг байх хэвээр байна. Энэ дээрээ бид нэг бүр уламжлал заншил болгож ажиллах хэвээр байна. Дээрээс нь баг хүн болгон хэлж байна. Төр хувийн хвшлийн маань энэ хоорондын харилцаагаа бид нар улам сайжруулах хэвээр байна. Баг багаар сайжирч байгаа. Гэхдээ энэ технологийн хөгжлийг дагаад бид нар улам те нэгт холбоотой нэг хүн шиг ажиллах зайлшгүй шаардлага байгаа юм байна. Дээрээс нь бид нар өөрсдөө бас энэ технологийн хурдыг дагаад чадварчих хэвээр байна. Хувь хүн өөрөө байгууллага өөрөө институцийн төвшин зайлшгүй ингэж цаг үргэлж сурж явах хэвээр байна гэх. Тэгээ хамгийн сүүлд би буруу санаагүй бол оюутлогоон нэг захирлын нэг хэлсэн үг байдаг. Өмнөх захирлуудын та том цөөрөмний жижиг загас баймаар байна уу? Эсвэл бол жижиг цөөрөмний том загас баймаар байна уу гэдэг асуултанд маань би аль нь ч баймаарг байна. Би өөрөө том цөөрөмний том загас баймаар байна гэж хэлсэн байдаг. Тэрнтэй яг адилхан амбица том тавиад эдийн засгаа тэлээд хоорондоо нэг хүн шиг баг болж ажиллая. Тэгээд хүчтэй хамтдаа. За баярлалаа та бүхэнд. За оролцогч зочдтой баярлалаа. Хөрөнгө оруулагч үндэстэн чуулгын үдээс өмнөх хэлцүүлгүүд үүгээр өндөрлөж байна. Үдийн завсарлага 13 цаг 55 минут хүртэл үргэлжлэнэ. Та бүхэн танхимдаа амжилт бол боломжгүй бүхний өөдөөс сүрэх мэдрэмж. Амжилт бол хэн нэгэнд даатгалгүйгээр өөрийн гараар атгаж явах. Шантар чадарсан ч өмчилж авах тэр амжилтын эзэн бай. Ирээдүйдээ эзэн бай. Сайн байна уу хүү минь? Хайрт хүүдээ энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Миний хүү Монгол улсынхаа дархан хэлийг нэр төртөөгөөр хамгаалж албаа сайн гүйцэтгэж байгаа үстэй. Бид бүгд сайн байгаа. Дүүн хичээлдээ явж эрдэм номдоо шандаад, ах нар нь ажилдаа явж бас амьдрал суралцаад, аав ээж хоёр нь ажиллаа хийцгээж өдөр хоног урсгал ус шиг гэлэл заад л өнгөрөх юм. Ээж нь хүүгээ маш их санаж байна. Миний хүү их орон дархан хэл тусгаар тогтнолынхоо төлөө эр цэргийн албаа эрэлхийг зоригтой, төвчээр хатуужилтай, хариуцлагатай, нэр төртөө хаагаад ирээрээ.
Сүлдэт багны дэрэгдэх ширхэгэн чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл их хором минь би саярдын итгэл багтсан Сүхбаатарын талбайгаас тэртээ хилийн багны хүртэл энхрийн нутаг минь би. Монгол шуудан iPhone Pro. Энэнийхээ оронд хадгалсан дээр байдаг шүү дээ. Тэгин шүү дээ. Та хаваа явах онгоцны тэзээ тэтгэврийн хоригдлаараа төлөвлөх үү? Тэгээ. Эний агаараа зам байж идэг үлээ. Миний тэтгэврийн хоригдол юм шиг байна. Та хуримтлаа үсгэж эхэлсэн үү? Харамсах зүйлгүй хуримтлалтай үтлээ. Ард лайв таны хувийн тэтгэврийн сан. Талбай дээр ирээ залга. Тоглох хэрэггүй. Танах яг хаана лээ? Ард санхүүгийн нэгдэл нээлттэй компани боллоо. Хүчтэй хамтдаа. Байж байгаарай. Сувга битгий солиорой. Реклам гэдгийг мэдэж байна. Гэхдээ та таксин цуг мөнгөөрөө ч хувьцаа худалдаж авч болдгийг мэдэх үү? Хөрөнгө оруулахад заавал их мөнгө шаардлагагүй. Бас хувьцаа авахд насны ангилал хамаагүй. Сайн байна уу? Энэ бүгдийг та ганцхан аппликейшнээр шийдэх боломжтой. Ард аппликейшн танд Монголын хөрөнгийн бирждээр арилжаалагдаж буй хувьцаануудыг худалдаа авах дансаа янах боломжийг олгоно. Хэрв та хаана хандхаа мэдэхгүй бол бидэнд хандаарай. Хувьцааны арилжааг ард апаар. Таны бизнес татвар шимтгэлийн хүнд ачааг үрж явна уу? Тэгвэл таны ачааг ухаалаг найдвартай хамт олон чинь хөнгөлөн. Харин бид ухаалаг аюулгүй интернетээр танай хамт олныг дэмжинэ. Innovation-ийн байгууллагын интернет. Хамгаас хайртай хүнийхээ төлөө би юу хийж чадах вэ? Алаг бяцхан үрээ би яаж хамгаалж чадах вэ? Хайр гэдэг хамгийн нандин үг, халамж гэдэг хамгийн зөөлөн үүрэгтэй нийлээд амьдрал болтгоо. Тэгвэл хайр халамжийн минь нэгэхэн хэсэг нь гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах даатгал болог. Хамгийн бүхнийхээ төлөө, ирээдүйнхээ төлөө энэ сүрийг нэй. Монголын эрүүл мэндийн даатгалын бүх компаниуд энэ сүрт нэгдлээ. Даатгал бол дархлаа. Энэ сүрт даатгуулцгаая. Чи чаачих нь уу? Би банк орж зээл хөдөлтдөг юм уу? Үе. Өвгөө. Одоогийн хүүхдүүд чинь банк орж данс нээлгүйгээр зээл авдгийг мэддэггүй юм байна штэ. Харилцагч та ард операн зээлийн хүсэлт илгээж 5 минутанд ажлаа намжуулаарай. Танд зориулж хялбар болголоо. Зэнгэл зээлч хүчлээ штэ. Ард санхүүгийн нэгдэл хүчтэй хамтдаа. Бид таны ирээдүйн амьдралын танд болов. Амжилтанд хөдлөх замын гэрлэгээ тань байж, итгэл дүүрэн эрүүлийн амьдралын тань баталгаа байх болно.
итгэл хүлээлгэж 25 жилийн турш хамт байсан харилцагчдаа баярлалаа. Арт даатгал хүчтэй хамтдаа. Бид танд блокчейн болон хиймэл оюун ухаанд суурилсан урамшууллын оноо болох Artcoin-ыг танилцуулж байна. Artcoin нь арт санхүүгийн нэгдлийн охин компани болох Artbeat-с гаргасан шинэ бүтээгдэхүүн бөгөөд салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай олон улсын мэргэжилтэн болон зөвлөхүүд энэ төсөл дээр ажиллаж байгаа. Арт санхүүгийн нэгдэл нь 20 охин компани, 6 тусгай зөвшөөрөл бүхий компани, 4 олон нийтийн компаниудаас бүрдэж байна. 2018 онд блокчейн технологи тулгуурласан банкны үндсэн системийн шийдэл бүхий Art аппликейшнийг бий болгосон ба өнөөдрийн байдлаар 320 мянган харилцагчтай болоод байна. Artcoin.com Нөгөө тэнгэрийн хонтайж маань хаа хоолыг хүсгэл ван 1560-ад хэвтэж байдаг боо юм. Хуршээ юу гэж зочлоо штэ. Өө тэр хараагүй. Захиалсан юм нүртэл яг цагаа олж ирэх юм. Бас зүгээр ч юусан орохгүй. Bath bomb. Арчоп хавгаса хаан чүрээд өгөх юм ээ. Арчоп амар амдрэ. Мөнгө надад ингээд хордоо хугацаанд өртөх юм болов гэж сан. Ингээд яагаад вэ? Тэгээд хувьцаанд болохоор тэрийг өсгөж болно гэж бодож байна. Хугацааг нь сонгож байна. Баярлалаа. За чамд баярлалаа.